What's up guys? Юу яцгаан? Бид гурав даунтаунд нэрчээ одоо Завэр Чикагог аялж харах гээд явж байна. Нэг цэгээс явж үзэх байсан. Тэгээ тэрнээс хавцарсан замдаа трафикнд ороод тэмжрээнд ороод тэгээ өнөөдөр бас амралтын өдөр болохоор агүй хүмүүс байна. Тэгээ 2 цагийнх руу өөрчилж туура хийх гээд шаардж байна. Цагаагаар маш гоё байна. Стогоо өдөр байна. Харин манай авгаа энэ зүгээр намираа л надад ч хараач. Авгаа өснө би. Манай авгаа. Авгаа. Гатэ байна би. Чиний авгаа. Калифорни цагаагаар бүр дассан энэ ч хүрээд нэг л өөр мэдрэмж төрж юм байна. Агаар нүхтэй. Тийм байна. Гар нийлээ цэвэрхэн чим шиг. Ижи ногоон модчудтай. Харин тэгтээ үнэхээр сайхан ногоон байна. Минийхэн Чикаго дээр ямар байна? Тэндөө харж байна уу? Тэндөө авчих штэ. This can't do that. Because it was green. Then ногоон гэрэл авсан биш pedestrian. That guy was rude. Ягууны гарцаар гарч байгаа шууд дайраад ороод ирдэг нэ. Woo! We made it. Watch your step, guys. Watch the board. All right. Watch your step. Thanks for waiting. 247. Pwede soho. Right? On the left-hand side is this white building with the strong black lines running up it. That is Aon Center. That's our third tallest building here in Chicago, designed by Edward Durham. So all of your modern conveniences, including, of course, your own marina. Now, these marinas are quite special. They have their own bubbling system. Now, the water here on the Chicago River does freeze over the winter. You're going to take your boat. Тэмүүжин Шикагогоор дрон-аас ирж үзэж байна. So бид нэр одоо машин дуугаа очиж газ нийгэм авчаад тэгээ цаашаага Чикагогийн хамгийн өндөр байшингийн 103 дахь хүртэл гарыг. машина тавьсан газраас тэр хамгийн өндөр байшин руу очих алхах
юм бол 35 минут алах нэг хитрхи удаан санагдаад. Тэгээ бид нэр машина бариад явж байна. Тэрний илүү амар юм шиг санагдаад. Тийшээ явах нэг талдаа 35 минут тэгэхээр чи арай л хитрхи бол. Тэгээ бид нэр бас орой нэг айл Монгол айл руу зочлохоор явах болохоор хитрхи оройтчих юм уу гэж бодоод байна. Арайгс нэг паркинг олоо тэгээ яг үзмээр байгаа байшингийнхаа доороо ирчлээ. Доороос ингэж нэг харагдчихэ. Wells Tower гэдэг. Ийм дэшигээ. Яваад байдаг. Бид тэр дээр гарч үзэн дээ. Тэгэхээр энэ байшинг 7 илүү 8 дугаар ангитай газар зүүн номон дээрээс би уншиж ирсэн. Чикагод байдаг хамгийн өндөр байшин гэдэг. Тэгээ нэг удаа бас дэлхийн хамгийн өндөр байшинд орж исэн гэдэг. Яг энэ байшингийн тухайн уншижсэн. Тэгээд 10 хэдэн жилийн дараа энэ байшингийнхэн доор би ингээд өөрөө үзэхээ зогсож байна гэдэг. Гоё бай. Манай бодоод яг ордог хаалган дээр хүрээд ирсэн чинь ийм уртлаа хүмүүс ингээд хүлээт зогсоо. Яваад байдаг. Энэ үргэлжлэж байгаа. Яг одоо Чикагогийн цагаар 5:37 минут болж байна. Хизээ орохыг мэдэхгүй юм. Гэхдээ орой орох тусмаа эсвэл гоё байдаг гэсэн. Чикагогийн гэрэл насаа тэгээд би нэг нь зориуд хүрээд ирсэн ч хүлээж байгаа л орё даа. Сасныг удаа хурдан явж шүү. Ганц 2 минутын тэнд байсан. Одоо энэ ч хүрээд ирсэн байна. Сасныг удаа хурдан явж байна. Марлаа 12 дэлгүү паркад явсан байгаа. Орж билет авахаас өмнө хүрээд ирчих юм байна гэж найдаж байна. Хоёр өөр төрлөөр орох юм. Нэг нь 2 цаг хагас болно. Нөгөөт нь 45 минут болно. Тэр 2 цаг хагас гэж яасан зэ 45 минут боллоо. Technically, you can't record over here. For real? You need to delete that. This line though. Нэг найзтай боллоо. Шилний цаанаас. Сайн уу гэрвинийх? Цааш 60 секунд дэше гардыг гинэ. Одоо харъя да. Яг биднээс зогссон аа. Welcome to the Sky Deck. You're on your way to the top of the tallest building in the Western Hemisphere. Along the way, you can watch as we pass by some of the tallest buildings, monuments, and structures in the world. You're riding up this 1,450-foot modern marvel in one of the tower's 104 elevator cars. Your trip to the Sky Deck will only take about a minute. That means your elevator is traveling at a speed of more than 24 feet per second. The tower opened its doors in 1973 and held the title of the world's tallest building for 25 years. The west antenna reaches 1,730 feet above the Chicago street. We're now passing 850 feet in San Francisco's Transamerica Pyramid, 970 feet in the Yokohama Landmark Tower, Japan's tallest building, 1,062 feet in Paris's stunning Eiffel Tower, the Bank of China Tower in Hong Kong, 1,250 feet in the Empire State Building in New York. And now we're here, 103 stories up. Welcome to the top. Yeah, it was pretty comfortable. I was ready for my stomach to go up and go all over. Технически дэш яваад чихлийн сонирн босноо. Little bit. Яа, миний чих нэг сонирн болоодсэн нэг амар өндөрт гарахаар нэг тэгдэж штэ тий тэр шиг. Нишаар. Хоёлаа хаагаад энэ гомбор зөөр явуулсан тий. Yeah, we did. We өдөр энэ дондор явсан. Тэр хоёр янтантай тэр байшинг хажуугаа яваа. Тэгээд тэнцээ буцаж иргэсэн.
Ah, Chicago is looking like this. Okay. Chicago-гийн харж харагч байна. Alright. Засахоо. 103 давхраас ингэж харагдаж байна. Alright, ready? Шийд юм уу? Өнөөдрийн vlog-ыг үгээр дуусгая. Манай бичлэг үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд маргаашийн vlog-ыг хүлээж аваарай, удахгүй орох болно. Хэрвээ та бүхэн subscribe хийгээгүй бол subscribe хийгээрэй. And like the video if you liked it and you think your friends are gonna like it too. Чиг. Bye. Okay, bye.